уудаг ногоо жимс Kagome. Сайн байцгаана уу хүмүүс? Сайн байцгаана уу үзэгчдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шүхэр хүүхэд хамгааллын үндэсний сангийн ивэлдор хийгдэж байгаа Цэц хүүхдийн өв соёлын уралдаанц танин мэдхүйн нэвтрүүлгийн анхны дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Дэлхийд даяар COVID-19 хэмээх цар тахалт тэгдэж бүх хүүхдүүд хичээл намдаа явахгүй байгаа энэ үед Монголын үндэсний хүүхдийн кино ахтам энэхүү нэвтрүүлгийг хүргэж байгаа билээ. Нэвтрүүлгийн маань гол зорилго бол үндэсний өв соёл буюу зан үйл, Монгол наадгаар хэрхэн наадах, хэл зүгийн тайлбар болон зөөр үгийн тайлбаруудыг сурчлан таниулах юм аа. За одоо бүгдээрээ оролцогч хүүхдүүдтэйгээ танилццгаая. За өөрийгөө танилцуулаарай. Сайн байцгаана уу, намайг Нандин Зол гэдэг. Би ертөнцийн зүүн сургуулийн 6 ангид суралцдаг. Би Монгол хүүхэд бүрийг үндэсний өв соёл зан заншлаа мэддэг байгаасаа гэж хүсэж байна. Тийм ч учраас энэ нэвтрүүлгийг харснараа багахан мэдгэхтэй болох юм аа. Сайн байцгаана хүүхдүүдээ. Намайг Даваад Оржин Наранбаяр гэдэг. Би Монгол Улсын консерваторийн 7-гийн ангийн сурагч. Би энэ нэвтрүүлэгт орсноороо одоо Монголын өв соёлоо одоо мэднэ гэж найдаж байна. Сайн байцгаана уу, намайг Гамбаяр Ившиглэн гэдэг. Би 17 дугаар сургуулийн 6 ангид суралцдаг. Бидний өв соёлыг дэлхийн нийт магтан биширдэг. Тийм ч учраас бид өв соёлоо дээдлэх хэрэгтэй. Сайн байцгаана хүүхдүүдээ. Намайг Тонглон Бүрэн гэдэг. Би 18 дугаар сургуулийн 7-гийн ангид суралцдаг. Миний бодлоор Монгол өв соёл гэдэг маань Монголын хамгийн том дархлаа юм аа. За ингээд хүүхдүүдтэй бүгдээрэнд амжилт хүсье. За нэвтрүүлэг маань үндсэн 4 үе шатнаас бүрдэнэ. 1-р үеийн зөөрөг, 2-р үеийн ертөнцийн 3, 3-р үеийн хилцэг, 4-р үеийн Монгол надаа байгаа. Нэвтрүүлгийн эмэгтэйч амьд байгалийн амт чим уудаг ногоо Kagome. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За манай нэвтрүүлгийг соёлын өвийн үндэсний төвийн мэрэгчлэн Жаргал ах маш үж явуулнаа. Сайн байна уу Жаргал ах? Сайн байна уу. Өнөөдөр дэлхийд дахин даяаршил хэмээн ярьж буй цагт дангаарлын тод жишээсэн соёлын өвийг хамгаалах зорилготой мөн энэ өвийг хадгалж хамгаалах, судал сурталчлах, сэргээн засварлах зорилго өгөхий Монголын үндэсний соёлын өвийн төвд миний ажиллаж байгаа. Ингээд өнөөдөр улс орны амин судас, хөгжил төвчлийн сүнс сүл тусан соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах энэ нэвтрүүлэгт орж байгаа хүүхд очоод та бүхэнд өндөр амжилт хүсье өрөөё. За баярлалаа. Одоо ингээд бүгдээрээ 1-р үеэ эхлүүлцгээе. Энэ үе дээр оролцогч бүрд одоо манай шүүгч маань нэг утга өгнө. Харин та нар тэр утгыг одоо зүйр үг болгож ичих байгаа шүү. За ингээд монголчуудын бүтээж ирсэн монгол хэл болон монгол хэлтэй холбоотой аман уламжлал илэрхийллийн тод жишээ болсон зүүр үгээс эхлэе. Ингээд Нандин Зол миний дүү залхуу гэдэг үгийг илэрхийлсэн зүүр үгийг хэлнэ. За дараа нь Наранбаяр миний дүү монголчууд ажил сайн хийх тухай хэрхэн зөвлөж хэлдэг вэ? Энэ тухай бичнэ. За 3 дугаарт нь Ившиглэн монголчууд хэлсэн үгэндээ хүрсэн хүнийг ихэд хүндэлдэг. Ингээд хэлсэн үгэндээ хүрдэг энэхүү үйлдэлийг зүрх цэцүүгээр хэрхэн илэрхийлдэг вэ? Хэлнэ. За Тонглон Бүрэн миний дүү олон хүн дотор сайнтай муутай ой уртай бүгэнтэй гэдэг ингээд хүнд муу санахыг зүрх цэцүүгээр хэрхэн илэрхийлдэг бичнэ. За цаг явж эхэллээ. За манай хүүхдүүд зүйр үгээ бичиж эхлээрэй. Бүгд дуусна. За одоо тэгвэл цагаа зогсооч. За одоо хоёулаа хариултууд авъя. За манай Нандин Зол маань өөрийнхөө хариултыг танилцуулаарай. За их залхуугаас бага залхуу. За одоо Наранбаяр. Ажил хийвэл дуустал, давс хийвэл устал. За Ившиглэн маань. Ажилч хүн амны хишгтэй. Тонглон Бүрэн маань. Сайныг дагуул сарны гэрэл, мууг дагуул могоо орлол. За хүүхдүүд асуултандаа сайхан хариуллаа. Гэхдээ
За Нандин зуулын хувьд залхуу гэдэг утгыг илэрхийлсэн зүрэг жишээлбэл муу хүнд хойтон жил тийм ээ залхуу хүнд маргааш олон ууж идэхтэй уургамар урагшаа гисгтээ ургаа хад гэрчлийг хилдэг. Тэгэхээр бол ах нь бол энэ удаа шагнал өгж амжихгүй. За Наранбаярын хувьд бол ажил сайн хийх тухай ажил хийвэл дуустал тийм ээ давс хийвэл уустал хэмээн сайхан хэллээ. За энэ хүүхдэд бол би шагнал өгье гэж бодож байна. За гисгэлэнгийн хувьд бол хараахан онож хэлсэнгүй. За тунгалаг мөрөнгийн хувьд хүнд муу санагдах муу санаа бий ядна гэд энэ тухай бол сайн хэлсэн учраас шагныг гэж бодож байна. За, манай нэвтрүүлгийн энэ үед нэгдүгээр үед 4 хүүхдээс 2 нь яг онож хэллээ. За, тийм учраас Наранбаяр дэний шагаа өгье. За, тунгалаг мөрөндөө нэг шагаа өгье. Нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч уудаг ногоо жимс Кагами. Ингээд 2 дугаар үе маань эхлэхэд бэлэн боллоо. Монголчууд эртээр үеэс үр хүүхдийн ой тогтолтыг сайжруулах, оюун ухааныг нь тэлэх, амьдралын ухааныг сурах гэж ертөнцийн гурыг цээжлүүлж иржээ. Ингээд энэ үеийн маань даалгаврыг жаргалсан ах маань өгнө. За ингээ монголчуудын бас нэгэн гайхамшиг бүхэл амьдрал ах уу нүүдэлч ахуйгаан тодтогч ирсэн ертөнцийн гурвын тухай асуултыг хүүхдүүдтэй тавья. За нэгдүгürt нь Нандин зулаас ертөнцийн гурван цагаан гэж юу вэ? Энэ асуултанд хариулж өчнө. За дараагийн хүүхэд Наранбаяртаа за ертөнцийн гурван хурдан гэж юу вэ? Энэ асуултанд хариулна уу? За ихшилэнд ертөнцийн гурван бэрх гэж юу вэ? Энд хариулж өчнө. За тунгалаг мөрөнд за ертөнцийн гурван олон гэж юу вэ? Энд хариулж өчнө. За ингээд хүүхдүүдтэй амжилтсаа цаг явж эхэллээ. Амжилтсан байх гэж найдаж байна. За ингээ хүүхдүүдэд хариултаа уншаарай. Хөтлөхөд үснийг цагаан, өгөхөд ясны цагаан. Тэнгэр дээр хөөсөд нэг хурдан, давхиж байгаа адууны хурдан, саруул ухаантны тарих нэг хурдан. За асуултыг бас нэг өөр нэг хувилбараар маш сайхан хариуллаа. Ингээд асуултыг зөв хариулсан гэж шагная. ертөнцийн гурван бэрх, тоолоход од нэг бэрх, туухад гахаа нэг бэрх, цасан дээр гал түлх нэг бэрх. За асуултыг мөн өөрмөц санаа хэлбэрээр хариуллаа. Ингээ асуултыг хариулсан гэж бодож байна. Тэнгэрт гэрлэх од нэг олон, хөдөө бэлчих мал нэг олон. За тунгалаг мөрөнгийн хувьд бол бас өөрөө зохиогоод өөрийнхөө авьяас үлгийг гаргаад ингээ хариуллаа. Тэгтээ хараахан хариултыг тооцсонгүй. За ингээд ертөнцийн гурвын тухай асуултанд зөв зүйтэй хариулсан Наранбаяр гişгэлэн хоёртоо шагналыг өгье. За ингээд нэг шагаа өгч юм. Наранбаярт. Гişгэлэн. Нэвтрүүлгийн маань 2 дугаар үе үүгээр өндөрлж байна. Нэвтрүүлийн ивентдэж Kagami брэнд.
монголчуудын 3 дугаар үе эхэлж байна. Энэ үе дээр хүүхдүүд маань хил зүгийн утгыг тайлбарлах хэрэгтэй байгаа. За ингээд жаргалсайхан ах маань даалгавраа өгнө. За хүүхдүүд та бүхэн энэ удаа Монгол хэл зүгийн утгыг тайлбарлах юм. За нэгдүгээр хүүхд юу гэж тайлбарлах вэ гэвэл 10 хуруу тэгш гэж юу гэсэн үг вэ гэсэн энэ хэл зүгийг тайлбарлана. За хоёрдугаар хүүхэд булган сүлтэй гэж юу гэсэн үг вэ? Гуравдугаар хүүхэд баян хотоод гэж юу гэсэн үг вэ? За дараагийн хүүхэд богино жолоотой гэж юу гэсэн үг вэ? Эдгээр үгийг тайлбарлана уу? За. Цаг явж эхэллээ. Дуусчихсан. Цаанаа зогсооч. За. Манай нандин зул маань даалгавраа хариултаа танилцуулаарай. 13 тэгшгэд нь одоо эвтэй найртай гэсэн үг. За 13 тэгш гэдэг бол өв тэгш юм бүхнийг хийж чаддаг хүнийг хэлдэг. Тэгэхээр асуултыг бол харах онсонгүй гэж бодож байна. Би бол учрыг ойлгоогүй бас хариулж чадсангүй. За булган сүлтэй хүн гэж аливаа юмны эхлэлийг сайн тавьсан хүнийг булган сүлтэй гэж ярьдаг. За дараа. За миний хувьд баян хотод гэдэг нь уралдаанд адаг буюу сүулт орох хожигдох гэсэн үг гэж би тайлбарласан. За асуултыг зөв хариуллаа. Энэ бол баян хотод гэдэг бол Монгол хурдан морины уралдаанд хамгийн сүүлд орсон даагийг баян хотод гэж нэрлэж цолтгоо. За дараагийн үг. За миний хувьд болохоор би нөгөө нэг богино хугацаанд наслан гэж ойлгосон. За богино жолоотой гэдэг бол холын бодлоггүй ойрхны бодолтой тийм хүнийг бол хэлдэг. Энэ утгатай үг байгаа. Тэгэхээр хараахан хүлээж авсангүй асуулт. За энэ үе дээр одоо ишиглэн маань зараа шагаа авах хэрэгтэй боллоо. За баяр хүргье. За дараагийн үе шатанд амжилт хүсье. За нэвтрүүлгийн маань 3 дахь үеийг өндөрлөж байна. Монгол бүжиг бол бидний өв соёлын салшгүй нэг хэсэг гэж би боддог. Тиймээс үзэгч хүүхдүүдтэй зориулаад чимэд цэрэнгийн нэглэлд цацагт бүжгээрээ мэндчилгээ дэвшүүлж байна.
нэвтрүүлгийн 4-р үе эхэлж байна. 4-р үед маань хүүхдүүд Монгол наадгаагаар уралдах болно. За монголчуудын бүтээж ирсэн бас нэг гайхамшиг бол өвгөд хөшөд өтгөс буурлаас ахуулаад хүүхэд багчууд бүхэн тоглож ирсэн, оюуханаа сайжруулж өөрсдөө шалгаж сордог тоглоом наадгаа өгөөд монголчууд бол хэдэн зуун тооцогдох юм тоглоом наадмаар нааддаг. За үүний нэг жишээ болсон бөгс нийлүүлэх гэсэн тоглоомоор та бүхэн наадна. За ингээд хамгийн түрүүнд 2 шагааг нийлүүлсэн хүүхэд энэ тоглоомыг ялагчлах юм аа. За ингээд минутаа харж эхлэе. Бүгдээрээ сандралгүй 50 эгээрээ. Энэ үедэр Наранбаяр маань ялагч боллоо. Баяр үргэе. За. За монголчуудын үеэс үед 100-аас 100 дамжиж ирсэн соёлынхаа хувийг хүүхдүүд маань өвлөн авч уламжилж байгаад баяртай байна. Тэгээд өнөөдөр Жисмэрг оюухан сорьсон энэхүү тэмцээнд амжилтанд оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Ингээд энэхүү үеийг цаашид уламжлан хөгжүүлж судалж сурчилж хамгаалж явах нь хүүхэд та бүхний үүрэг гэдгийг санаж ямагт хичээж явах болтугай хэмээн ярив. Та бүхэнд баярлалаа хүүхдүүд. Хүүхдүүд маань өнөөдөр өв соёлынхаа талаар цэц мэрэгний үзэж уралдлаа. За нэвтрүүлэг маань өндөрлөх гэж байна. Гэхдээ ихлээр бүгдээрээ мэдээж ялагчаа тодруулах хэрэгтэй. За одоо бүгдээрээ шагаагаад олцгоё. За Нандин зал маань хэдэн шагаатай байна? 3 шагаалга. За Наранбаяр маань 3 шагаатай. за Игшиглэн маань 2 шагаатай. за Тунгалаг мөрөө 1. За өнөөдрийн дугаарын ялагчаар хамгийн олон шагаатай Наранбаяр маань ялагчаа тарталаа. За баярлалаа. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч Kagome брэнд. Амьд байгалийн амчин удаг ногоо жимс Kagome. Наранбаяр маань өнөөдрийн дугаарын ялагч болсноороо цэц зүйр үгийн улсын анх дугаар уралдаанд оролцох эрхийг авч байгаамаа. За баярлалаа. Хөл хорионы үеэр хүүхдүүд та нар ариун цэврээ сайн сахиж, маска тогтмол зүүж, хөл хөдөлгөөн ихтэй газараар аль болох явахгүй байгаарай. Бидэнтэй хамтаасан үзэгч та бүхэндээ баярлалаа. Цэнхэр дэлгэцний ард суугаа үзэгч хүүхдүүд маань манай нэвтрүүлэгт оролцохыг хүсвэл нэвтрүүлгийн маань хаалгууд бүх хүүхдүүдэд нээлттэй шүү. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай.